видеодоо зурдаг юм 2 лир байгаа байхгүй юу? Урд нь хэлсэн зөндөө хэлсэн хэдүүлээ Pitchfork руу орох арай болоогүй. Одоо орвол айгу толгойч хэрэгнэ. Яг Dove Theory-го олон цагийн хамаарлаа. Тэгээд chart pattern-ус ойлгосны дараас тэрээр орвол айгу дөхөмтэй. Одоо ингээд хүмүүс яагаад сэрээ жоохон зурх гэж яарад байгаа. Ерөөсөө бити яараа. Яах хэрэггүй. За тэгээд хэдүүлээ одоо зөвхөн график загваруудаа боيو chart pattern-уудаа хараад шинжилгээ хийж. За trading view та гэд саарсан л бах те зөндөө хүмүүс ингээд таамаг байж идэг. Энд одоогоор надад яг тийм юу олддоггүй юм. Одоо яг ингээд час хийсэн миний арга барилтай ч юм уу нэгэл ингээ бах юм уу яриач хараад тэр одоо өөрийн арга барилтай болно гэдэг чинь ийм гоё зүйл байдаг хгүй. Ерөөс энэ дээр ямар ч хүн яаж ч гоё зураг зурсан бай. Миний сонирхлыг ерөөсөө татдгүй. Нэг л биш харагдаад идэг. Нэг л тийм юутай за тэнцэнээс бол нэг дагаад жишээ одоо хүмүүс бол миний хувьд бол одоогоор бараг байхгүй. Та бас харахгүй юм. Зөндөө хүн байгаа шүү дээ. Хэдэн мянга байгаа. Тэгээ энэ дундаас бас тажигун хоолоод авчих юм лөө. Тэгээ өөрийнх нь шинжилгээтэйгээ хойлж удаад ч юм уу байж болох. Миний хувьд бол ерөөсөө ягаач ерөөсөө наалтгүй. Энэ юу толботой вэ? Би өөрийнхөө арилжаандаа бүр өөрөө 100% бат итгэдэг. Тийм болохоор бусад хүмүүсийн шинжилгээ хотоос хамаагүй. Та ингээд сайжраад шинжилгээ таамагуд ингээд одоо магадлал авах нь хувь нэгсээд ирэнгүүт чинь өсөөгүй натаа ингээд жоохон юу зөрөлдөөд ирэх байх. Арилжааны саналуу зөрөлдөөд ирэх байх. Яг тэгээд ирэх юм бол би бүр айгүй их баярлна. Би бол тийм саналыг бол одоо 100% хүлээж авдаг. Наа чи ингэчих юм биш үү гэж би хэлэхэд өөдөөс нь одоо үгүй ийм нэг шинжилгээ байна гэх юм бол бас би ингээ харьцуулж харна шүү дээ. Яг тийм хэмжээнд хүрчүүл ёстой гоё шүү за. За. Цааш нь. Яг хэдүүлээ шүү дээ. Өчтөрийн вебинарыг шинэ тэр бомтонгууд нөхөөд үзчихээрээ өнөөдөр өчтөрийнх айгүй тийм чухал зүйлсүүд ярьсан байгаа. Заавал нөхөж үзээрэй за. Тэгэд энийгээ дараа нь бас нөхөд үзчих. Өчтөрийнх энэ хоёр ч баг холбогдох баха. Яагад үл өчтөрийн гаргасан таамгууд энэ дэр чи явж байгаа шүү дээ. Яаж хаана арилжаавал болохоор байна, болохооргүй байна гэд зүйлсүүд яасан яг тэр ядгаа тулгаж үзээд энийгээ бас энэ вебинарын дараа өчтөрийнхээ вебинарыг гой тулгаж үзээд бүгдийн 50 минутын бичлэгүүгээ залгуурахгүй үзээд явчаарай. За хэдүүлээ. Миний сонирхож байгаа бас нээлттэй байгаа арилжаануудаас харна. Гэтэ би тийм юу нээлттэй байгаа гэж хэлэхгүй. Зөвхөн ер нь миний харж байгаануудыг харуулъя авч. За газ. Би өстө хөндлөн юм харж байгаа. Хард шүү. Газ дээр ийм юу байгаамаа. Паттерн. Энэ ч баг аад гэж хараад байгаа юм. Доошоо. Энэ чинээсээ жижигэн цагууд дээр паттернуудаа үүсгэж чадаад энэ 4 цаг явах шүү дээ. Илүүлээд энийг 1 2 3 2 шалгах юм чинь дахиад нэг дээш явахдаа яг нь энэ таац хүртэл явж чадахгүй дундуур нь ингэсийгээд ингээд унаад орж ирэхийг байг газаргүй байгаад байгаа хгүй. Шалтгаанаа тайлбарлана. Шалтгаан бол ойлгомжтой. Ерөөсөө юу руу очиж байгаа юм. Энэ суугийнхаа, энэ паттерныхаа шал руу. Тэнцэнэс гоё ингээд уналтын тренд байгаа юм байна. Бас уналтын трендийг ашиглаад тодорхой хэмжээний сэл хийгээд энэчнээс нь бая арилжаануудыг харж болох юм аа. За би яриад байгаа штэ. Сфинк арилжаа гэдэг өчтөрийн вебинарыг үзсэн хүмүүс ойлгож байгаа доо. Чиглийн дагуу арилжаа хийн. Тэгэнгүүтээ эдрийг ингээд хэлэхгүй штэ. Бүр том цагаар ингээд тавьснаа тий. Хаа байсан 2006 оноос хойш явж байгаа энэ Dove Theory-гоор ингэж арилжаа хийх чинь айгүй учир тогтолтой. Ч одоо энэ ч одоо юу юм 2 жил юм ав тренд явж байгаа ингээд цууг дотор ороод ингээд явж байгаа. Энийг
чинь бас тодорхой хэмжээний цагийн хүрээдээ аптрend гэж харна. Тэр дотроо зөвхөн тухайн чиглэлийн арилжаа хийн. Тэгэхгүй одоо ингэж тарчаад за хаста зөвхөн стил арилжаа хийн гээд жил энийг хүлээн гэдэг чинь ч бүр 2 жил 3 жил одоо стил арилжаа хүлээн гэдэг ч утгагүй байхгүй юу. Тэгэхээр ер нь том цагаар одоо харж хагаад юунуудыг хараа явнаа зөвчтөр паунд ингээд тайлбарлаж ирсэн шүү дээ монthly chart дээр. Ингээ харж байгаа айгүй гоё ойлгомжтой. Ингээ юу харагдаж байна? Паттернууд харагдаж байгаа зү энэ ч бүр хэдэн жилийн 9 11 12 13 14. Тэгэхээр яах нь вэ? Хэдүүлээ чиглэлийн шинжилгээг ингэж харах нэ. Том цагаараа паттернуудаа зураад одоо муу харна л та. Одоо бол энэ чинээс аптрend эхэлсэн явж байна тий. Бай ярилцаануудаа евро паунд дээр төлхөө хийгээд явна гэсэн. Ингэж хараад яваа шүү. За тэгээд саний газ дээр бол ойлгомжтой байгаа зү. Яг эдгээр дээр заавал газ мас дээр арилжаа хий гэж хэлэхгүй тулгахгүй бас гоё шинжилгээний одоо нэг цөөхөн хослол хараад вебинартад явах юм бол газ дээр байгаа шиг, паунд дээр байгаа шиг, алт дээр байгаа шиг жишээнүүд чинь тухайн ганцхан, хоёрхан, гурван хослол дээр чинь ярихаар чинь мүүд тэр олон жишээнүүд гарч ирэхгүй. Яг ингээд олон юмнууд хийдүүл ярилцж байгаа. Би болохоор олон хослол дээр барабат үедгүүн дээр арилжаа хийдэгтэд бүгдийн тиг хийж байгаа биш. Зүгээр ингээд олон хослол юунаас жишээ авдаг нь магадгүй саний газын нөхцөл байдал чи ч евро USD-ээр арилж идэг бол тэрэн дээр чинь бас нэг өдөр адилхан жишээ явахыг үгүйсэхгүй болохоор бас айгуу тийм зөв сургалт болоод ирж байгаа гэсэн. За газ ойлгомжтой байгаа зү. Айгуу гоё байгаа зү. Энчнээс бол дийшээ бол зүгээр. Сайн явах уу. За тэгээд энэ юмгаа үсгээд энэ үний чинь дараа ад маань үсээд сэтэрлээ. Ад битэрэн дээр урт хугацааны bypass байж болно. Цагаа жижигхэн болгоо харъя. Тэр айгуу гоё байгаа зү. Ийм 15. Одоо энэ чухал газар ирсэн шүү дээ. Чи сайхан паттерн үүсгүүлж байгаа л Turn, sell, stop, entry. Энэ дахиж тийш очиж бараг шалахгүй байх. Ойлгомжтой. За нөгөөд хэлбэр нь хэрвээ энэ сувгийн дээр гараад авах юм бол яах нь зүгээр хүлээн. Энд ч дахиад ийм юу үүсгэж магадгүй гэсэн үг. Паттерн үсэж үүсгэн л дээ. Энэ үнцөдлөгөө авцсан, цасруулгын авцсан үнцөдлөгөө бас жоохон дутаа харагдаад тийм. За ингээ гараад ирэх юм бол яах нь вэ? Ишээ арилжаанд орохгүй гэсэн үг шүү дээ. Яг бол чиглэл чинь доошоо байгаа. Зүгээр боломжоо хүлээн. Яарахгүй. Гурвалжин маань дөрвөлжин болно. Ингээ ажиллах нь шүү дээ. Юусаа яарах. Тэгээд паттерн сэтгүүлээд энэ паттерн сэтлээд арилжаанд орно гэдэг чинь айгүй чухал зүйл байгаа. Одоохондоо л ингээд энэ бас дутуу байна. Жоохон дэше дутуу байна. Ингээд сурч. Энийг доош нь сэтгэл гэж хараад байгаа шүү дээ. За, газрын цэс. Ойл мо цойлог. 15-аас хараад айгүй эрт гарцсан. 22 дээр гарсан. Хүлээж ийсэн. Тэгээ тэрээс хойш дахиж ороогүй. За одоо сонирхолтой зэгүүд дээр ирсэн байгаа. Би энэ чинээс нэлээд том хэмжээний мөр толгой мөр үүсгэх болов уу гэж харж байгаа. За
Яг ийшээ ирээд ер нь анш маань нилээ ингээд хүчээ алдаад ирж байгаа ингээд одоо чи хүчтэй явж байгаа. Тэгсэн чи одоо рейнж хөдөлгөөр ороод ирж байгаа. Тин чин дээшээ чиглэлийн хүч сарчлаа гэж харагдаж байгаа. Энэ маань энэ 28-79 гэсэн үнний одоо lower high дээр ирчээд тодорхой хэмжээний эсрүүцэл үзүүлж байгаа. За доороос нь тэг хачигдаал яваад. За энэ чинээс нэг доош орж ирээд мөр толгой мөр энэ ханш чи өөрөө эсрүүцэл үнэн дээр тодорхой хэмжээнд үзүүлж байна. За тэгэхээр мөр толгой мөр үүсэж магадгүй. За гэтээ уналт 1 2 хиний микрофон ингэж амар орж ирээд байна. Тэгээ энэ шиг ингэж онж орж ирэхгүй байхаа. Би эдрээс тэрэнд жоо эргэлзээтэй байна. Нэг тэ яг энэ цугийг сэтлээд энэ бас нэг паттерн үүсээд нь штэ. Энийг сэтлээд ийм паттерн үүсгээд явах. Нэлийн өргөн том ийм цуг. Ингээ эндээс ингээ харах юм бол өнгөрсөн түүхээс нь харах юм бол нэлийн царай муутай паттерн үүсгэж хагаад тийшээ яах нь одоо энэ бол үндсэн хөдөлгөөн, засрын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. За тэгээд энэ үндсэн хөдөлгөөн, засрын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн ингэж орж ирэх гээд байгаа. За энэ дээрээс юу өнөө маргаашгүй баядах нэг сайн санаа биш байх. За тэгээд мэдээж арилжааны шийдвэрүүдээ бол өөртөө бий дааж гаргана. Яг миний ярьсан хэлсэн дээр дагаж арилжаа хийгээд одоо данс масаа эрсдүүлсэн ч юм уу ямар нэгэн байдлаар би тийм гомдол огт хүлээж авахгүй. Би бол одоо хүмүүст цаа зөвлөөд явах чаа болохоос хүмүүс надаас болоод ингээ шатаад ампуураад яваасаа гэж юус өсөхгүй байхгүй. Тэгээд одоо бол тухайн хүний л хувийн асуудал. За би тэгээд энэ тэр бомтонгоо дотроос чатны вебинарыг үзэж байгаа хүмүүс бас ухамсартай хүмүүс цуглуулчлаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Дахиад урд нь шиг тиймэрхүү асуудлууд бити гаргаарай. За цааш нь яг энэ чинь сэдвүүлээ юунуудаа харж байгаа. Доодоо харъя тий. Энэ паттерн дээр одоо ингээд юугаар тэмдэглэсэн бэ? Цэнхрээр хамгийн сүүлийн оройг уналтын оройг цэнхрээр тэмдэглэсэн. За энэ чинь ер нь ингээд тийш гараад ирж одоо цаашаа евро, швейцар франк дээр ап тренд ер нь эхэлж байгаа магадлал өндрөө гэсэн үг. За гэхдээ ап тренд маань аль хүртэл вэ? Нэг бүхэл 0.7 хүртэл юм уу да бас тийм шол харагдахгүй л байна. За гэхдээ ийм байна. Цаашаа бүр ингэж явах магадлалтай өндөр. За хэдүүлээ харъя. Үндсэн хөдөлгөөн, засрын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн иймэрхүү гарч ирж болзошгүй. За баг энэ цугийг дээш нь урт хугацаанд сэтэлж магадгүй л юм байна. Угаасаа дээшээ бүр сүүлийн 1 жил байгаагүй могцсон хөдөлгөөнүүд үзүүлээд байгаа байхгүй. За энийг хэдүүлээ гоё юугаараа задлаад харъя. Жижигхэн цагаараа. За тэр нь сэтэрлээ бүүм үндсэн хөдөлгөөн явлаа. Үндсэн хөдөлгөөн явлаа. Паттерн сэтэрлээ бүүм үндсэн хөдөлгөөн явлаа. Энэ тэгэхээр цаашаа ер нь өсөлтүүд иймэрхүү огцсон явах магадлал өндөр. За энэ дээрээс яг риск энтри иймэрхүү. Энд чинь юугаа эвдчихэж байгаа шүү дээ. Доо эвдээ гараад ирчихэж байгаа шүү дээ. За тэгээ энэ паттерн үүсгэж байгаа. Яг энэ паттернийг дээш нь сэтлүүлнэ гэдэг нэг иймэрхүү риск энтри. Энэ бол яг эрсдэлтэй юу баггүй юу? Оролтууд гэсэн үг. Stop loss нь доор энтри. Тэгээ паттерн гоё сэтлүүлсэн байна. Иймэрхүү байж болохын. За одоо ч гэсэн бас дээш харилж байгаа энэ чинээс харахад бол нэг буруудахгүй. Дахиад яах нь вэ?
За иймэрхүү гарч ирлээ гэж байна. Арай ч ийм гарч ирэх те дахиад жоохон ингэж явуулж хагаад энэ чинь тэгээд дөрөв савлган өндөр хослол болохоор хүн галзуун шиг иймэрхүү том паттернууд үүсгээд энэчнээс нь яг иймэрхүү гой паттернууд үүсгээд байгаа бол одоо энэ ч гоё орох шалтгаан байна, энэ ч гоё орох шалтгаан байна, энэ ч гоё орох шалтгууд байна. Тэгээ зөндөө шүү дээ. Энэ чээж байна. Энэ ч бүр ийм яг аадыг зураагүй л байна. Тэг бүр ийм нэгээр харуул аад зурж байгаа. Тодорхой яг байгаа. Гэтэ ийм нэг рүү хэдүүлээ бүр хизээж орохгүй шүү. Хамгийн доотлын ийм 15 миний хувийн зүгээс зөвлөхөд. За тэгээд паттерн үүсгээд яг нь тэр тодорхой газрууд рискинг хийгээд үнцэн оролтуудаа хийж болно. За нэг бол бүр ингээ гоё ингээд энийгээ сэтгүүлээд те энэ шинэ үүсэх цовгийн support line-ууд дээр паттернын support line-ууд дээр паттерн үүсгэж хагаад саяны дээшээ хөдөлгөөн рүү чи бүр 1000 пип баган бие бүр нүсэр хөдөлгөөн байгаа шүү дээ. Оо 600 пип. 600 пип хавцаа арилжаанууд авахд бас оройтойгоо гэсэн үг боломжтой гэж харагдаж байна. За мэдээж энэ юугаа бас харна сэтгүүлэхээс өмнө энэ таац дээр очиод үн маань ямар ааш аяг гарах нь үү тийм. За евро чигтрийн фид нар дээр яригдчихсэн зүйлс багшгүй тийм. За эхлээ сайхан том цагаараа хараад ойлголттой авнаа. За энэ дээшээ бол уусаа доошо тренд, доошо чиглэл тийм хүчтэй баа ярилж байгаа харахад жоох эргэлзээтэй л юм. Зүр энийг авчи. Одоо энэ өнөөдөртөө энэ 7 хоногтоо ер нь яг энэ чинь иймэрхүү юунуудаа зурх нь шүү дээ. Паттернуудаа. Энэ чинь сэл арилжаа харуул илүү тохиромжтой. Учир нь чиглэл маань угаасаа хүчтэй доошо биш шүү дээ. Баа ярилжааг энэ сувгийг дээш нь сэтэлүүлж хийж бүр ингээ баталгаатай нөө аад маадаа үүсгэж ийж энэ чинээс баян харуул айгу зүгээр шүү за. Евро Хонконг доллар. Одоо л энд нь хуурдаж баа идэр хийгээд бол аюултай л юм байна. Миний угаасаа ч бараг сэл орж ирэхээр магадaltaй л юм байна. Төө за гэтээ дээш нь сэтгэлээ гарч ирэхэд заавал доотлол нь одоо 4 цаг дээр ч юм уу 1 цаг дээр аад паттерн үүсгэж ийж баа ярилжаа хийвэл илүү тохиромжтой. За оролтуудаа мэдж байгаа, стоп лоссуудаа та нар мэдж байгаа. За евро нок. За томороо харъя, томороо ойлгомжтой. Томроо л ойлгомжтой, уналтууд бол ханаагүй нь. Хамгийн ихний бай. Ийшээ pullback орж ирэх чинь. За тэгэхээр тохиромжтой гарууд зуруудтай бол сэлхийн занчинис. Ер нь сэл боломжуудыг бол олох. Би энэ дэр орсон байгаа. Анчаа бас саяхан тийм цагийн өмнө бас сэлийн сигнал бүрдсэн би хэлээд байгаа шүү дээ. Сэтэлүүл шууд ор. Сэтэлүүл шууд ор. Сэтэлүүл шууд ор. Энэ том байна. Сэтэлүүл шууд ор. Тэгээ одоо нөгөө нэг юу н хайсаар тэгээ хэдэн 7 хоног ингээд зүч уусаа. Хэдүүл энийг бүр евро нокийг анхны юунуудаа ярьж хэлж ийсэн баха. Ерөн доош уналтууд хүчтэй байна гэж санаж байгаа бол. За тэгээд онолт. Энэ хөтөл. Яг магадлал маш өндөр.
За энэ дээр бас ойлгомжтой. Би ингээд нэг юунуудад тэмдэглээд яваад идэх чинь нөгөө дооводоо ингээд хамгийн сүүлийнхээ орой онцгой гэсэн орой шал юунууд ингээд хараа яваад бүгдийг ингээд зурчхаа чинь чарч бүр айгу заван болчтой. Тэгээ зөвхөн сүүлийн онцгойнууд байхад л хангалттай. Тэр дээр ч угаасаа аншиж ингээд сайн тайлбарлаад өгчдөг. Энэ онцгой гэсэн юм. Энийг ерөөсөө тийш нь сэтэлж чадахгүй. Доор нь анш маань илүү хүчтэй сулхан явж байгаа доошоо зэрэг үсгээд бүм. За дахиад уналт бол ханаагүй. Сэл стоп. Сэл стоп. Гэт 3 сарын 25-наас хойш энэ даун тренд хажуугийн тэрийн явж чагаад сүүлийн 1 сарын доошоо чиглэл хүчтэй явж байна. Анчнээс нэг дундаас нь ороод авах боломж байгаа ш. Тэнцээс хоцорчлоо гэж бодоод байгаа юм бол тэгээд хийцээ. Хаанаас нь ашиг олох вэ? Яваад ах хэрэгтэй. За анчнээс гоё боломж харагдчихээн тий. За том цагаас харъя. Surprise. Евросек. Жаад үсгэж чинь. Бүр томор хараад. Тэг ер нь унаад ороод ирэх магадлал өндөр л байна. Бүр доошоо. За эхний байнга харчин дөө баг. Энэ нэг дээшээ энэ паттерн дундаа нэг хальт орж ирж шалгах магадлал өндөр биш үү? Лүүлээд орох нь штэ. Хараа орохороо болоог байна. Яг нь энэ таац дээр ирээд иймэрхүү гоё паттерн зураад энэ нэртээ ингээ гоё хоршоод паттерн зураад авах юм бол риск энтрийгээ хийж болно. Стоп-лосс нойрхон риск энтри. Яг үндсээ оролдвол энэ заавал энийг сэтлүүлж хийж сэтлэх юм бол эргэлзээгүй шууд арилжаанд орно гэсэн үг. За энэ бол угаасаа дээшээ. Тэгээд доороо харсан гэсэн ойлгомжтой. Дээшээ байна. За дээшээ ойлгомжтой. Гурвалжингийнхэн таацыг гурвалжингаа дүүрэх гэв чинь гурвалжин ер нь шавтарч энэ аль нэг тийшээгаа бүүм. Ийм хүчтэй хөдөлгөөн орж ирнэ. Бид нар тэр дээр нь гарч авах гэж оролдох хэрэгтэй. Энэ дээр гарч авахын тулд 2-3 стоп-лосс зохиолох бол байх. Амар заваа ингэж явдсан шүү дээ. Яг доошоо стрэх чааш шиг битэр нүсгэж. Тэгээд энэ дээр тодорхой хэмжээний 1 эрсдүүлээд арилжаанд ороод шалгаа явжий. Том цагууд дээр гэхдээ цөөхөн арилжааны юунууд үгүй шүү дээ. Чинь бүр дийлж хард байна. За энэ бол яаж юм? Шууд дээшээ гэж харж чинь шалтгаан юу вэ? Доо энэчнээс эвдэгдээд эхэлчихээ. Тэгэхээр яах нь вэ? Дээшээ. За хаана бай босоод нөх вэ? Одоо энэ тэрнээ зорн хөндлөн хөдөлгөөн явна. Засрын хөдөлгөөн явна. Дээр бай stop loss. Дээр бай stop loss. За тэгэл яг саяны нэг хит хитэн шинээр гарч ирсэн шүү дээ. Яг ингээл эн чинь ингээл аад мад зураал ингээл байж байгаа тийм. Ингээ байж идэг. Тэг ингээ харцахаар бүр цэтлээд удсан юм шиг санагдаад байдаг. Тэр сэтгэл зүгээсээ гоё салаараа юусоо хөдөлгөн ч араас нь хоцроод орно гэж байгаа байхгүй. За энэ чинээс энэ гурвалж хөдөлгөөнийг дүүргээд дуусчээ дахиад нэг ийм одоо паттерн үүсгэх гээд
хажуу тишээ чиглэлтэй болчих. Лүдэд сэл энэ ч бол доош харж байгаа шүү дээ. Доош айл хүртэл харах уу? Эхний чинь ингэж харнаа. За бүр тэгээ доошлох юм бол энэнийхэн доор ингээ гоё зэрхэн паттерн том цагаар үүсэх юм бол ойлгомжтой. Энийг шалгана гэсэн үг. Энэнийхэн дээр нь үүсэх юм бол унал танаад тийшээ гэж харна. Тэрүүсээ паттерныхаа ханшийнхаа зан характерыг, айшийг чухал гэсэн эсрэг болон дэмжлийн бүсгүүд төр ирэхээр нь харж агаад арилжаануудыг явна. За энэ дэр бас ойлгомжтой. За орох газруудаа та бас мэдж байгаа шүү дээ. Энэ дэр бол нэг хэсэг тийшээ явахаар болчихжээ. Магадгүй очиж pull back хийж мэдхийн тий. За энэ дээр ирэх юм бол яах нь вэ? Юусаа яарах юм байх. Бид нар тийм боломжууд бүр зөндөө гарч ирж байгаа. Би таадыг нэг юм хэлээд байдсан шүү дээ. Дараа нь миний вебинаруудыг сайхан тулгаад үзчих. Энэ ч тасгарч өгч юм да. За энэ ойлгомжтой. Ийм том паттерн сэтэрсэн. Паттерн гэдэг болгосон чинь зүгээр ингэ түнэлжтэй аптрендийн саппорт лайнууд та хэдийг намайг Forex судалж сурж эхэлчихснаас хойш энэ маань байсан. Энэ маань тэгээд яах нь явж нөгөө юу ч юм байх нь шүү дээ. Паттернууд ч юм байх. Энэ дэр би нэг сонирхолтой зүйл үзүүлье. За ингээд зурчих. За сэрээ зурагдах нөхцөл 1-р зэг, 2-р зэг, 3-р зэг. За би яагаад сэрээг таадад заана? Яг зөндөө заасан л да. Урдны миний тэр нэг 80 цагийн бичлэг идрээс бол хараад л хангалттай мэдлэг ойлголт аавна. За тэгэхгүй чи ийм зүйл агаад байхгүй юу? 1-р зэг, 2-р зэг, 3-р зэг. За ингээд сэрээ зурлаа тий. Тэнгүүтээ сэрээ хувирлаа. Хараа нүг паттерн чинь болчихж байгаа зү тий. Tomato shift болгоо хувирчингууд тэг сэрээ энэ хэд чинь бүгдээр ингээ хоорондоо уялдаа холбоотой. Яг эдрийнхээ ингээ занглааг нь мэдчих шаардлагатай байгаа даа. Ягаад ингээд modify shift болоод хувираад энэ лайнуудтай ингээ үнэж байгаа юм. Тэгэхээр чин би шууд ингээ хараад за энэ тиймэрхүү сэрээ нь энэ лайн бол тиймэрхүү сэрээ ингээ үүссэн юм байна гэдгээ бүр ингээ гарт ороод ирчихсэн. Тэгээд сэрээ зурах маань ингээ багасаад ингээ арилгалаа ялгаагүй юм чинь үүсчихэж байгаа зү. Сэрээ рүү хитвэл орно. Яарах зүйл байхгүй. Яг ингээ паттернуудаа сайн сурцсан байвал сэрээ рүү ороход бүр гоё ойлгомжтой. За энэ дээр ойлгомжтой. Тэрсэн байна. Pull back-ийг хийчлээ. Сэл шалтгаануудаа жижиг цагуудаас хайцгаа pound knock. За том цагаар харъя. За энийг л самрах гээд байгаа юм да. Яг ингээд нэг засрын хөдөлгөөнүүд орж ирж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Паттернууд айгүй цэвэрхэн үүсээд байгаа. Яг энэ хэд чиг ингээд. Тэгээ нэг доошоо нэг амар орж ирэх үед тэгээ болгоомжлол энэчнээс хэдүүлээ баа ярилцааг одоо нокгийн дээр
энэ түнэлийг дээшээ сэтэлсэн ч гэсэн болгоомжтой хандах хэрэгтэй. Энийг бол энэ дэр бол арилжаа хийгэж юусоо зөвлөхгүй. Яг гоё явж гин. Тэр shifts modify shift сэрэн дотор явж гин гэж харагдаж шууд ингээд энийг харахаар чинь. Харин энэ хавцаанаас гоё те иймэрхүү ингээд үсэд ороод ирэхт нь сэл арилжаануудаа харж болох. Энийг бол риск энтрийн хийн шүү дээ. Харин ингээд сорт. За манай юу мань талцсан ч өгч байна. Өглөө харж агаад би энэ юг энэ паттерныг харчаад доошо сэтэлэх юм байна гэж харсан. Сэтэлэх хүчтэй гоё цэвэрхэн үүссэн байна. Сэтэлчээд буцаад ороод ирж. За энэ сэтлээд буцаад ороод ирсэн бол ийм процесс болдог гэсэн үг. Одоо сэтэлсэн гэж бас харахад хэцүү. Дахиад ийшээгаа евро USD юм унах хандлагатай боллоод ирсэн байж болчихгүй харъя. За тий ер нь л баг эн чинь үнэн нөгөө нэг анхны ямар хосол вэ да. Нөгөө нэг чиглэлээ хүндэлсэн оролт чи энэ дээр орж ирэх гээд байгаа шүү байна дөө. Сэл арилжаа. Ер нь таац дээр нэлээд төхөд ирсэн байна. За тэгээд нөхцөл байдлыг жил харна. Энд чинь баг өнөө маргааштай шийдэгдэж байна шүү дээ. За хүлээ харъя. Энэ үед нарилжийг хэрэггүй ерөөсөө. Харин тийм ерөөсөө хэрэггүй. Зүгээр хүлээч. Энд ч одоо ингэж байгаа байхгүй юу? Дээшээ ер нь ингээд энэ дагуу цэвэрхэн юм юу явцсан ба шүү дээ. Одоо доошо тренд. Тэг яг ингээд дээгүүр ингээд байгаад энэ доороо одоо энэ чинээс нэг иймэрхүү хүлээлт. Тэнгүүтээ бидэрт хүлээж байгаа арилжааны боломж ийм том, ийм гоё агаар иш онго унаад ороод ирэх магад. Надаа нэг тим юм харагдаад идэв. Ингээд цугуудыг харахаар доороо гоё их зайтай гоё их агаартай тэрүү ханш маань гоё ороод дүүргээд өгнө гээд. Одоо л дээр нэг жоохон юм тий жоохон стоплос гоё ойрхон тавигдаад энэ нэг сул орон зайруу чинь үнэ ороод ирэх магадaltaй. За энэ дүүс энэ паттерн дээр ч гэсэн ер нь ингээд гоё доош юм том орон зай харагдаад байгаас дээр ингээд дүүрчихсэн. Нэг тэгд төсөөлөгдөд идэг тэр надад сайн таалагдаад идэг. За ингээд томоор нь харахаар яах нь вэ? Угаасаа нэг ингээд таа тийм. За өнөөдөр бол тийм онц гойд эхний хэд дээр бол гоё сонирхолтой зүйлсүүд байна. За тэгээд долларын индекс чинь сувг дотор баг буцаад ороод ирлээ дээ. Сэтэлчээд. Алтаа харч. За алт маань ер нь миний хүсээд хүлээгээд байсан 77.96 гэдэг үнийг шалгахгүйгээр ороод ирлээ дээ доошоо. Айгуу гоё цэвэрхэн паттерн сэтэлчлээ шүү дээ. Одоо энэ чинээс нөө ада үсгээд дахиад доош унж мэдгээр болцсон байна. За нөгөө нэг 77.96 гэдэг байгаа ханш чинь. Тэгтээ нэлээд төгөж очиж. Чим нэлээд доороос ингэ таамаглаж гисэн шүү дээ. Трийга шалгасан болов гоё. Нэг риск энтрийн гоё риск энтрийн боломжууд бол гарч ирэх л байсан. За тэгээд би бол нэг бодохгүй шинэ рекорд эвдэнэ гэж хараад байгаа. Ер нь гайгүй ойрхон баг. Наа нь бол ийм засварын хөдөлгөөнүүд орж ирж байна. За алт бол ер нь доошоо шүүн 7 хоногтой баг. 8.15 дээр харъя. За тэгээ ийм паттерн сэтэлж ивэлж гоож тийм та. Чугнуу дэшээс сэтгэх паттерн шүү дээ.
Тэгээ энийгээ ингээд эсрэг явчихаар миний таарж байгаа туршлагаас бол ингээ харч ингээд тэмдэглэж. За ингэж харангуйтаа энэ ч нойр хавцаа өнгөрсөн хугацаанд өнгөрсөн төвхтэр шал таз юу вэ? Харнаа. Яг нэг ч 10 онцгойч мал. За тэгэхээр нээч доош унж магадгүй харагдчихээн да. За өнөөдрийн вебинар нэг энэ хүрээд өндөрлөе. Төр зурдаа хэдүүлээ вебинараа дотроо үзчихээн. Яг нөө нэг масс руу энэ 1300 хүн рүү гэхээр 1000 хэлээд ойлгохгүй хүмүүс чинь саяны ярьсан болгон дээр тууж ороод айгу асуудалтайгаа оллоор хэдүүлээ гоё хэсэг хугацаанд дотроо вебинаруудаа ашиглая шүү. За. За тэгээд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй.